Өдрийн мэндэ. За өнөөдөр би та нарт Forex криптовалютын арилжааны хоорондын ялгааг нь хэлж өгнө. Тэгэхээр Forex-ийн арилжааг хийдэг, Forex-ийн сургалтанд суудаг ийм хүмүүс бол мэдээж энэ илүү үз тийм үү? Анх удаага анхлан сонирхож байгаа хүмүүст энийг сайн ойлгож мэдж авах ёстой. За Forex гэдэг чинь юу юм бэ? Албан ёсны хэлээр олохдоо зэрэг валют солилцооны зах зээл гэсэн үгийн товчлолыг Forex гэж хэлдэг. За өөрөөр хэлэх юм бол дэлхийн улс орнуудын мөнгөн тэмдэгтүүдийг хооронд нь арилжаалдаг зах зээлийг юу гэх нь Forex-ийн зах зээл гэж хэлдэг. За тэгэх юм бол өөрөөр хэлэх юм бол дэлхийн улс орнуудын мөнгөн тэмдэгдэхээр доллар тийм манай төгрөг, евро, юан, йен ч гэдэг юм уу те эднэрийг юу гэдэг эднэрийн нөгөө нэг мөнгөн тэмдэгдэхэрийг хооронд нь арилжаалдаг зах зээл гэсэн. За жишээлбэл өнөөдөр 1 доллар 3000 хэд байгаа юм 3600 хэдтэй байгаа юм уу тий. За би жоох арай эртхэн 3400 тавсан бол дараа нь 3600-аар зарна л гэсэн үг. Яг хэсэг хугацааны дараа долларын ханш өсөлтөө зэрэг зарна. За энэ нөгөө бидний Монголд анх эхлээд ийм Forex гэж олон юм ярьдгүй үед 8 шаргын зах гэд байдаг байсан шүү дээ. Одоо байдаг юм уу мэдэхгүй. Тэгээ тэр 8 шаргын тэр нөгөө нэг доллар хэм даваад буцааж үнэтэй зардаг хүмүүс чинь нэг эсэндөө арилжаачаад шүү дээ тий. Трейдерүүд орчин үеийн хэлээр бол трейдерүүд. За энийг л онлайнд оруулсан байгааг нь бид нэр юу гэдэг доллар гэдэг. Энэ зөрүүнээс юу гэдэг тэр нөгөө авсан доллароо үнэтэй үнээр зараад төгрөг болгосон. Тэгээ энэ зөрүүнээс ашиг олсныг Forex арилжаа гэж хэлээд байгаа. Гэхдээ хүмүүс энэ Forex дээр болохдоо зэрэг нэг валютыг худалдаж аваад үнэтэй болохоор зарах юм уу эсвэл хоёр өөр валютны үнийн зөрүүнээс ашиг олдог тий. Нэг нь жишээлбэл еврог доллараар зарах, долларыг йенээр зарах ч гэдэг юм уу гэх мэт хослолуудаар арилжаа явагдаж байгаа гэсэн. За Forex-ийн зах зээлийн онцлог нь болохоор зэрэг ерөөсө 24 цаг 24/7 дэлхийн нийтээр ажилладаг тий. Тэгээд маш их том том зах зээл өдөрт хэдэн их 80-аар ангуулга явуулдаг. За гэрээсээ утсан дээрээс тий ингээд онлайнаар яах нь арилжаа хийгээд байж болдог. За бага мөнгөөр эхлэх боломжтой. Тэгээд том хөрөнгө бол заавчгүй байх шаардлагагүй. Жишээлбэл би 1 сая доллартай байх гэх шаардлагагүй. За тэгвэл ашгаа яаж олдсон бэ тий? Зүгээр л ингээл аваад зараал тий ингийг хоёр үндсэн чиглэлүүдийг үн өснө гэж бодох юм бол мэдээж худалдаж авна. Үн унна гэж бодох юм бол зарна. Тий үн таны миний ингээд таамагласан чиглэлд хөдлөх юм бол ашиг олно. Эсрэгээр бол алдагдал хүлээнэ. Яг л нөгөө нэг арилжаа. За тэгтээ анхаарах зүйл бол мэдээж хэрэг маш их хурдан хөдөлгөөнтэй, эрсдэл өндөртэй, сэтгэл хөдлөлд маш их нөлөөлнө. Сайн сурах хэрэгтэй, дадлаг хийх хэрэгтэй, эрсдлээ удирдах шатвартай байх хэрэгтэй, яардаггүй байх хэрэгтэй гэл ингээл нөгөө миний ярьдаг хэрэгтэй валютын юутай яг л адилхан. За тэгвэл надаас нэг хүн ингэж асуужсэн. Тэгвэл алт мөнгө чинь бас Forex гэдэг штэ гэдэг. Тэгтээ энэ болохдоо зэрэг алт мөнгийг зарж тий байгаа арилжаа нь болохдоо зэрэг Forex-ийн нэг хэсэг гэж үздэг. Гэтэ яг үндсэн өөрөө бол валютын хоорондын арилжаа нь бол яг жинхэнэ өөр болохдоо зэрэг Forex тий анхных нь еврог доллараар гэд ингээд зарж байгаа нь болохоор энэ яг евро доллартай доллар йентэй энэ болохдоо зэрэг яг нөгөө Forex-ийн классик хослол гэсэн. Бүр анхны хослол гэсэн. За тэгвэл алт ба долларын хослол
мөнгө, долларын хосол, зис долларын хосол гэдээ ингэж явчихаараа энэ маань алтыг доллартай харьцуулж арилжааж байгаа гэсэн үг тийм үү. Тэгэхээр яг л нэг хэсэндээ яг амьдрал дээр бидний амьдрал дээр практик дээр бас л яг л адилхан форекс брокерууд, форексийн платформуд тэгээ ингээд мета трейдер гэдэг ингээд програмууд бүгдөө алт мөнгийг одоо энэ форексийн бүтээгдэхүүн буюу энэ валютуудтай хамт нэг дор санал болгож арилжаа гэдэг. За тэгвэл алт валютын арилжаа нь болохоор цэвэр өөрөө форекс байх нь алт мөнгийг тэгээ энэ түүхийн эдийг энэ юугаар валютын арилжаатай хослолж хийхээрээ энэ болохоор форексийн арилжааны нэг хэсэг нь байна шүү дээ. За тэгвэл нөгөө бидний крипто валютын бирж чинь юугаараа энэ форексоос ялгаатай юм бэ гэвэл крипто валютын бирж дээр ийм нөгөө улс хоорондын валютын одоо юу байна гэж байхгүй тий хослол гэж байна гэж байхгүй. Яг крипто валютын хослыг л тий биткойныг USDT гэдэг стейбл койны хослоор Ethereum-ыг бас USDT-гээр ч юм уу эсвэл биткойныг Ethereum-гээд энэ нэгэсэндээ крипто валютаар энэ хослуудыг хийж байгаа нь болохоор крипто валютын арилжаа. Binance, Bybit энэ төр дээр. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгааг бол Forex бол валютын зах зээл юу болохтой зэрэг Binance, Bybit гэдэг энэ крипто валютын биржүүд болохтой зэрэг дижитал крипто валютууд байна тий. Эднэрийн хослоор хийдэг. За тэгвэл одоо юугаараа эднэр ялгаатай за ижил талууд нь яг адилхан тий. График уншин, техник анализ хийн, нөгөө нэг хөшин үрэг хэрэглэн бидний нөгөө фьючерс арилжаанд орно. Ингээл бүгдөө яг ижил хийн тийм үү. Тэгээд buy sell хийн гэж зарчмууд нь бол яг юу гэсэн үг. Зарчмууд нь бол яг адилхан. Тэгтээ юу нь болохтой зэрэг улсын валютаар одоо нөгөө арилжааны форекс дээр бол улс орнуудын валютаар хийж байгаа бол крипто валютын бирж дээр крипто валютын хослоор хийгддэг гэсэн. За форекс болохтой зэрэг маш олон 10 жил болсон тийм үү. Зах зээлийн хувьд бол маш их удацсан гэсэн. Крипто валют чинь болохоор ерөөсөө саяхны. За тэгээд зохицуултын хувьд бол мэдээж энэ чинь улс орны валютаар хийж байгаа учраас банкны тий мөнгөөр банктай холбоотой болоод явчихаар зохицуулт маш их амар өндөр. Крипто валют болохоор харьцангуй сул. За форексийн арилжаа болохоор харьцангуйгаар нөгөө нэг тогтвортой. Юу гэсэн үг вэ? Одоо жишээлбэл доллар төгрөг дээр гэхтэл 3600 хийж байгаа гиг гэнтхэн 3900 болно гэж бараг байхгүй тий. Ер нь маш их ховор тохиолдолд. Тэгвэл та нар одоо миний энэ дэлгэцэн дээр харж байна. Крипто валют болохтой зэрэг ерөөсөө маш их савлгаатай. Дөнгөж саяхан л ерөөсөө оны өмнөх нь л 124,000 сая ердөөсөө хэдхэн хоногийн өмнө намайг фьючерс арилжааны тухай бичлэг хийж яхад л 80-90,000 байсан бол өнөөдөр 65,000 болоод унтсан явж байна. Тэгэхээр савлгааны хувьд бол маш их хатуу үгүй одоо юу гэдэг ихтэй маш их савлгаатай байна гэсэн. За тэгээд платформ нь болохтой зэрэг мета трейдер гэл ингээл одоо нэг форексийн платформуд тий. Крипто валют болохоор Binance, Bybit гэд ингээд цаашаага яваад. За энэ форекс чинь болохоор одоо яад юм бол би форексийг яг мэдгүй болохоор сайн зарим юм дээр би бол та нарт үнэхээр дэг нэгэн гэсэн мэдээ зөвлөгөө өгөхгүй зүгээр энэ хоёрын хооронд нь юугаараа ялгаатай юм бэ л гэдгийг хэлж өгч байгаа. За тэгээд надад нэг сонирхолтой юм санагдсан нь байна шүү дээ. Энэ дээр бид нэр крипто валютын хослоос гадна бас ганц нэг одоо нөгөө нэг зарим биржүүд бүх бирж бас биш. Койныг долларын хослолтой, койныг эсвэл одоо тэр тухайн орны мөнгөнд тэмдэгттэй хосолж хийдэг тал бий. Тэгэхээр одоо эн чинь бас л тэгэл тэр лугаал явах гал байгаа юм болоо да мэдэхгүй. Гэхдээ ерөнхийдөө бол крипто валют бол крипто валютаараа л хийгдэнэ.
Зүгээр жохом би лав хүмүүсийг биткойныг тэ доллартай арилжаа хийгээд байна гээл хийгээсүүд тэгээд ингэж сонсоогүй гол төлөв стейбл койноор л хийгээд идэг. За жишээл яг би энэ дээр хараад өгөөтэй та нарт. Биткойн USD гэхэр чинь доллар тийм үү? За энэ дээр бол бас нэг жоох юм арилжаа хийгдэх юм. Гэхдээ харьцангуй миний бодлоор бол энд нэг их актер хийгдэхгүй хаа. Гол төлөвл USDT, USDC гэл стейбл койнуудаар хийгдэд идэг. За жишээлбэл энэ дээр одоо өөр ямар юмнуудаар хийгддэг юм бүү мэд. Би сонирхож үзээгүй. Тэгтээ надад нэг юм айгүй сонин санагдаад байсан. Forex-ийн сургалтанд сууж байгаа хүмүүс Binance биржид бүртгүүлээд бичиг баримтаа өгөөд утасынхаа дугаарыг өгөөд Binance биржийн аккаунттай болцсон гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр би энийг ерөөсөй ойлгохгүй. Яхара Forex чинь крипто валютатай холбоотой болчтой тий. Forex чинь шал өөр юм байгаа үстэй. Бүр ингээд арилжаан шал өөр, хослууд нь шал өөр. Тийм байхад чинь яхара крипто валютын биржийг тэр хүмүүст ашиглуулад крипто валютын биржтэй бүртгүүлээд арилжаа огт хийхгүй мөртлөө бичиг баримтыг аваад идэг бирж ойлгохгүй. Яг үнэнгээ хэлэхэд. Хоёр өөр платформ, хоёр өөр хослол, тэгээ хоёр өөр арилжаа байхад энэ хоёрыг хооронд нь мэдхгүй би энэ миний ухаан өрөхгүй байна. Гэтэ надад ягаад чи нэг тийм сонин ловер маягийн юм шиг санагдсан. Крипто валютын биржийг ашиглаж мөнгөө нааш нь цааш нь гаргадаг байж болох юм. Тэ тэрнээс биш яг ингэж болно л доо тий. Жишээлбэл крипто валютын бирж дээр ажилладаг хүн Forex руу шилжих юм уу? Forex-ийн арилжаа хийдэг хүн крипто валют руу орж ирэх юм уу тий? Тийм юм байж болно штэ. Тэгтээ одоо юу гэдэг нь тий надад бол Forex нь илүү санагддаг гэд хүмүүс Forex руу яваад идэв. Надад бол крипто валют нь энэ крипто валютын бирж дээр арилжаа хийх нь амар байдаг гэд энэ рүү орж ирээд идэв. Тэр бол хувь хүний асуудал тийм. Гэхдээ миний одоо зөвхөн нөгөө анхлан сонирхож байгаа хүмүүс хэлэхэд ерөөхдөө анхлан сонирхогч нар болвол мөнгө их багтаа орж ирдэг. Тэгэхээр миний бодлоор бол нэг Forex-оор л яваал биткойн бол биткойноор л яваал ингээл байх байлгүй бодвол тэгэхдээ Forex дээр болохоор чи ингээд бас таамаглал хийж орно өснө яг л нөгөө futures маягийн санагдаад байгаа байхгүй юу? Тэгтээ Forex чинь өөрөө спот арилжаа гоололдог гэх юм уу тий? Futures арилжааг би л байдаг. Тэгтээ бас л futures арилжаач крипто дээр ч гэсэн Forex дээр ч гэсэн өөрөө амар хэцүү арилжаа штэ тий. Тэгэхээр юу яадаг. Тэгээд одоо би болохтой зэрэг та нарт ингээд Forex broker гэл ингээл байгаад идэм билээ тий. Тэгээд эднэр мэднэрийн болохоор тэр Forex-ийн сургалтанд суудаг хүмүүс тий. Одоо брокертэй шууд арилжаа хийдэг мэрдэг ингээл гэл яриад идэм билээ. Тэгээд одоо би ингээд дүгнээд хэлэхэд саяын та нар миний яриаг сонссон бол Forex гэж ийм юмыг хэлэх нь Forex-ийн хэсэг буюу тэр нөгөө нэг алт мөнгөний арилжаа гэдэг энийг хэлэх нь крипто валют нь ийм байх нь. Тэгээд энэ гурвын яг үндсэн шин чанар нь бол гуруулаад ерөөсөө яг яах нь адилхан. Гэтэ миний бодлоор крипто валютын бирж дээр хүмүүс фьючерсийг арай илүү ашиглах байна уу гэж боддог. Тэгтээ шаталт нь айгүй өндөр. Та нар одоо ингээл энэ дээр харалтаа тий. Одоо ингээл лонг тавьсан сууж исэн бол тэгэл алууллаа шүү дээ. Тийм биз. Тэгэхээр чин тэр нөгөө нэг энэ гурвын ялгааг яасан бол би одоо зөвхөн анхлан сонирхогчтой хэлэхэд би хүмүүсийг айгүй ингэж хэлдэг байхгүй би хүмүүс юу гэж хэлдэггүй. Мөнгөө одоо ингээд надтай таарж байгаа хүмүүсээ шүү дээ яг ингээд амьдрал дээр цаана байгааг нь би мэдэхгүй те ямар одоо нөгөө мундаг трейдерүүд мэрэгжлийн трейдерүүд бол мэдэхгүй зүгээр. Амьдрал дээр хараад байхад
Forex руу ч гүйж ороод мөнгө алдаал. Криптовалют руу ч ороод мөнгө алдаал. Тэгэл хувьцаа руу ч гүйж ороод алт мөнгөний арилжаа хийгээл гүйгээд байгаа байдаг тий. Надад тийм хүмүүсэндээ тардыг. Миний бодлоор бол ингэж энэ тэнд мөнгө цацчихсэнд ороод тэр чигээр би криптовалют дээр ч гэсэн тэгж хэлдэж штэ тий. 3-4 бирж дээр арилжаа ингээл миний бодлоор мөнгөө энэ тэндэл ингээл засаад байгаа юм санагдаад байдаг. Тэгэхээр хэрвээ та үнэхээр Forex-ийн арилжаа хий гэвэл тэрийг хаал хийн үз. Тэ ингэж энэ тэнд ингэж цацж яхаар эн чинь бол маш их хөдөлмөр орж байгаа тий. Маш их мөнгө төгрөг орж байгаа. Зөвхөн би өөрөө криптовалюттай илүү сонирхолтой болохоор надад заавал арилжаа хийхээс илүү өөрөөр мөнгө олох боломжууд бас айгүй байгаад идэг байхгүй юу? Тэ нөгөө нэг миний хэлээд идэг invest stake гэдэг ингээд. Forex дээр тийм юм байд юм уу би мэдэхгүй. Тэгэхээр анхлан сонирхдаг хүмүүс бол арилжаа биш тий арилжаа заавалчгүй арилжаа гэхгүйгээр өөрөөр бас ингээд хөгжих өөрөөр мөнгө олох боломжууд нь бас криптовалют дээр байгаад идэв. Тийм болохоор өөртөө та нар эдгээр чи ийм учиртай юм байна. Би одоо гурвууланд нь гүйж орох уу? Эсвэл нэгийг л би бариад явж явах уу тий? Эсвэл гээд энийг л надад арай илүү сонирхолтой юм байна. За хэрвээ Forex дээр орлоо, криптовалютад орлоо ч гэлээ гэсэн надад миний одоо эдийн засгийн боломж ямар байна вэ? Тэр тусмаа одоо зах зээл ийм амар одоо савлгаатай дэлхийн эдийн засаг ийм савлгаатай үед те тэнд ч мөнгө алдал энд ч мөнгө алдал энэ дуу ашиг гаргаад тэнд тэгэл ингээд яваад байвал бас хэцүү санагдаад байна. Гэхдээ энэ бол миний зүгээр л хувийн бодол шүү. Тэ өгүүлж байгаа юм. Хүмүүст би зүгээр өгүүлж байгаа юм. Тэрнээс биш толгоогоо мэдээд миний хаана юу хийх нь танд хамаагүй гэж магадгүй те. Гэхдээ ямар ч байсан нөгөө нэг надад нэг үг таалагдтыг мэдсэн бол алдаа гаргадаггүй гэж тий анхааруулга авцсан бол алдаа гаргадаггүй гэж. Тэгэхээр сонсцсон бол эн чинь юм учиртай байна би энийг хийхгүй. Тэгээ энэ надад арай илүү сонирхолтой байна би тийшээ орё гэдэг юм уу тий. Гэж л хэлэх гээд өнөөдөр энэ бичлэгийг бичлээ. Тэгэхээр та нар өөрсдөө сайн бодоод надад энийн тохиромжтой юм байна уу тохиромжгүй юм байна. Ерөөсөө угаасаа энэ ерөөсөө миний юм биш байна уу боли зүгээр. Мөрөөрөө ажиллаа хийгээ явж иргээд. Явж ич болно шүү дээ тий. Энэний цаан ч бас нөгөө хувьцаа гэдэг юм байна. За бүгдэнд нь амжилт баяр та.